Сайн байна уу? Намайг сүнжидмэлд би 5 настай би удахгүй сургуульд орох жагаа. Таны нэрийг хэн гэдэг вэ? Таны нэрийг хэн гэдэг вэ? Үзэгчдээс асууж байгаа юм. Тий. За, өнөөдрийн бүтээлийн дугаарт маань Дона хүүхдийн театрын сурагч Сүнжидмаа надтай хамт бүтээл хийхээр ирсэн байна. Би бүтээл хийх гэж ламаа багшчаараа ирсэн. Тий. За, хоёулаа ямар бүтээл хийх гэлээ өнөөдөр? Гүнжи ордон. За, гүнжи ордон хийхэд биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр эхлээд Энэ ойлын цаасын хайрцаг нь хэрэгтэй. хайрцаг юм уу энэ? Ингээ Нойлын цаасны гол. нойлын цаасны гол битээ хайраа. Заавал бүтээл хийх гэж ихэд оролдож байгаа. За тэгээд за мөн биднэрт өнгийн цааснууд хэрэгтэй. Гэхдээ өнөөдөр Сүнжидмаа хэд хоёр ийм наалтдаг өнгийн цаас шиг гоё өнгөтэй нумаар эдэртээр наагаад гоё гүнжний оромл хийхтэй. ордон. Чи за юу гэж хэлсэн бэ? Ордон. За, энэ болохоор хүүхдүүдийн наалтдаг хэсгийг ардлынхын цаасыг худлаа шууд наачгана шүү дээ, тийм ээ? Гэхдээ үзэгч хүүхдүүд маань ийм наалтдаг хэсгийг байхгүй бол санаа зовлтгүй. Бүгдээрээ ийм нөгөө өнгийн цаасаа ашиглаад өнгийн цаасаараа энийг ингээд цааваад бүрчиж болно, тийм ээ? Тий. За, харин Сүнжидмаа дээр болохоор арай хялбарчлах гээд яасан. Имийг сонгос тий. За, хоёулаа ямар өнгөөр хийх үү? Яган өнгө. Хоёрын ягаанаар, нэгийн чирнэл ягаанаар хийчих тий. Тэгээд ордноо эхлээд ямар ч байсан бүрэн тий. Одоо энийг хоёулаа бүрэн штэ. Хэмжээ аваад. За, цаасаа арагш нь харуулж гаад эхлээд энийг ингээд чи энэ дээр нэгийг хэмжээ аваад бүрчихв. Тий. Тэгээ. За, чи нэгийг аваад бүрчих. За, багшаа хараарай. Ингэж хөндлөн тавьж гаад ингээд хэмжээ ав. Ажиллаж чадах. Чи ажиллаж чадах юм уу? Чадах. Хичгээ ажиллаж чадах уу? Чадна. Чадах. За, хайчтай яах ёстой вэ? Амар болгоомжтой. Нөгөө амар болгоомжтой харьцах ёстой. Тийм ээ? Би чи энэ ягаанаар хоёрыг бүрэн шүү дээ, тийм ээ? Тэгэхээр би дахиад нэгийг хэмжээ аваад хайчлах юм бэ шүү дээ. Хоёлаа ч дундаа ганц хайчтай хаад. За. Одоо энэ маань нөгөө наалтдаг хэсгийг болохоор их амархан. Наалтаа хуулаад шууд наач шүү дээ. Тийм ээ? Тий. За, ингээд. Манай Сүнжидмаа ийм бүтээл хийх туртай илүү. Дуртай. За. Чи ер нь тэгээд гэр мөртөө юу хийж байна? Танд хэрэг чөлөө цаг гэж байна уу? Чөлөө цаг ингэж юу юм? Чөлөө цаг гэж юу юм бэ? Нөгөө нэг ингээд хичээл сургуульдаа цэцэрлэгтээ явж ирчээд завтай олцдог штеп. Хийх юмгүй? Тий. Тэгдэг үү? Тий. Тэгдэг. Чамд ер нь зав гардаг уу? Гардаг зураг гоё кинонд очих. За, кинонд очихоо. Кино үзэх юм уу? Тий. Тим зав гарахаар чи яаж вэ? Ээж хавтаа хилээл ээж ав мөнгө байхгүй ингээд хилээж явдаг. Тэгд юм уу? Тий. Тэгээд тийм болохоор аав маань хөдөө ажилдаа яваад мөнгө олохоор явсан. За, одоо бүрчих. Одоо харин багш нь нөгөөх нь хайжлаа тий заяа. За. Сүнжээ. Чи ингээл гэртээ зураг зураал, кино үздэг гэж байгаа шүү дээ. Хэрий чин чөлөө цаг гэдэг байгаа байхгүй юу? Чөлөө цагаараа гэхдээ яах ёстой лээ? Чөлөө цагаараа ээж автай хэлээд мөнгө байхгүй өнгөөр төвчөө суурал нойлын цаасынхаа гоолтойгоо хэсгийг хайхгүй бүтээл хийгээрэй. Үзэгч хүмүүстэй уриалж штэ тий. За ингээд ордны маань их бие биелэн болчлоо. Одоо энэ дээр хоёлаа юу хийх ёстой лээ? Гурвалжин дүрс хийх ёстой. Гурвалжин дүрсээр юу хийх юм? Бэшгийн юм. Наадах ийм юм юу гэдэг юм? Юу лээ? Байшингийн юу гэдэг лээ? Байшингийн дээвэр гэдэг тий. Дээвэр. За байшингийн дээврийн харин хоёлаа юугаар хийчихье? Өнгийн цаасаар хийчихье тэхүү. Тий. За ямар өнгөөр хийх үү? Шар байна. Цэнхэр өнгө байна.
Шар цэн. Ийм цэнхэр өнгө байна. Эсвэл ийм тод ягаан шүү дээ. Ягаанаар хийх үү? Ягаан тэгээ бүрлээр бас хийж. Энд Энд ингээд бүрхийд хэлбэртэй чинээлийн ягаан өнгөн дээр чинээлийн ягаан өнгөн зас тавьчих. Чинээлийн ягаан өнгийн цаасаа энэ өнгө болохгүй юм уу? Энэ дээр тавина. Энд дээр тавих юм уу? Тий. За. Тэгээ энэ цаас байгаа шүү дээ. Тий. Энэ цаасаа хуйлаа хагас дугуй хэлбэртэй ажиллана. Хагас дугуй гэдэг ч одоо ямар юм? Хагас дугуй ингээл зурна. Э? Ингээл зурна. Цаасаа ингэж нуглаа. За ингэж нугалч. Одоо энэ дээр хуйлаа хагас дугуй хэлбэр зурна. Хагасаа. Тий. За ингэж гоё баримжаатай хийхин тулд ингэж цэг авчдаг байхгүй юу? За тэгж гал энийг энэ цэгүүдийн хооронд нь холбоод за одоо энийг хаачилж. Жагас дугуйд хэлбэр зурж чадж гинөө. Гуралжин болох гэдэг нь дугуйл зурж. За. Яг ингэж хагас дугуй хэлбэр тэг хаачилна. Нандан бууцууд зурчлаа. А? Нандан бууц. Оо тийм үү. За чи тэгвэл миний энэ дүрсийг тавьж гад ингэж давхарлаа зурчих заяа. За. За. За зураарай. Эндэр нь зурч. Эндэр зурч. Шар өнгөөр цонхнуудаа хийн, тийм ээ? Тий. За, битээр нөгөө наалддаг эсгийгээр хийсэн болохоор цонхоо ч гэсэндээ наалддаг эсгийгээр хийхгүй бол болохгүй мэн. Үзэгч хүүхдүүд маань харин өнгийн цаасаар хийж байгаа бол цонхоо ч гэсэндээ өнгийн цаасаараа ажиллаад наачиж болно шүү дээ, Тий. За, цонхоо ямар хэлбэртэй гүйсүнжээ? Дөрөвчин. Дөрвөлжин цонх хийх юм уу? Тий. Энэ гүнжийн ордны цонх чинь нэг юм гоё хагас дугуй хэлбэртэй байгаа юм л шүү дээ. Тэгвэл хагас хэлбэртэй хийчих. За, тэгье дээ. Тий. Тэгвэл гоё хагас дугуй хэлбэртэй цонх хийгээд чир нь гүнжтэй Google-ийн кино үзчихсэн үү? Үчиж байгаагүй. Чир нь ямар Google-ийн кино үзэх? Хай хоо гэдэг. Хай хоо. Тий. Тэр нь одоо ямар юм байх вэ? Юуны тухай Google-ийн кино юм? Кинон дээр гараад ирсэн. Юун дээр гараадсан? Кинон дээр гараад ирсэн. Долоо одоо юу? Мөн ээжээс суугараа би мэдгүй. Ээжээс суугарэ. Тий. Оо, би ээж рүү ч уцтаж асуух юм уу? Тий. Суулаага хай хоо ингэж дуудаад байдаг. За, цонхоо ийм хэлбэртэй ажиллажлаа. Болж гэнэ үү? Байж. Алуу. За, би наадгаж ажиллаад өгөх үү? Би хэмээр. Чи ажиллах юм уу? Тий. За, тэг. За, би тэгвэл энийг голоор нь хуваагаад авчиж заяа. За. Тэгээд Багштайгаа юм хийх хэрэгтэй гоё шүү. юу нь гоё юм? Багштайгаа юм яриа л хийхэр гоё яваад байна уу? Тий. За, одоо ингэж хагас дугуй хайчилсан байгаа шүү дээ. Тий. Энийг энэ шулуун хэсгээс нь заяа. За. За, энэ шулуун хэсгээс нь эхлээд ингэж гурвалжин болгоснаа. За. Ойлгосноо? Ойлгосон. За, ингээд нөгөө төрсөн өдрийн маалгаа шиг чи ингээд гурвалжиж. За, бас нэгдэлтэн цав төрхий. Нэгдэлтээ цав төрчихөд тэгээ гурвалжтаад наачих нь. Яса? Гойдоо гэдэг юм уу? Тий. Юу гойдоо гэдэг юм чи? Гоё төсөөдрийн малгай хийж юм шиг. Төрсөн өдрийн маалгаа биш энэ чи юу илээ? Сүнжээ. Гүнжи оромт. Гүнжи Оромт. ордон. Чи гүнжи ором гэдэг юм. Тий. Тий. Ийчлээд. За, ингээд тогтоох нь шүү дээ. За. Ойлгосноо? Ойлгосон. Гоё тач. Гоё ирж гэнэ үү? Гоё тач. За, баярлалаа. За, одоо нөгөөх нь наач. Чи бас юу яа? Өөрийнхөө хайжлаад наач штэ, тий? Тий. Гэтэ чи наахтай энэ талтаа цаавгаа түрхээд тэгээд ингээд дугуулад гээд наач. За. Чач гэнэ. Хажтайгаа яах вүлээ? Өрдөө итгэж байгаа гоё хайвчлаа.
Оо гоё өөртөө ихтэй гоё ажиллах юм уу? Тий. Тэгээд бас яах ёстой байдаг лээ? Тэгээ бас амар айжхан ээж аваасаа аваа бич айжхан хайчаар нүм хайчилж болох юм гэж асууна. Тэгээд хайчтайгаа болгоомжтой хавчлаа. Амар болгоомжтой ажиллах хэрэгтэй тийм ээ. Үзэгч хүүхдүүд маань сүнжээгийнхаа үгэнд ороод хайчтайгаа яах нь амар болгоомжтой харьцах нь штэ тийм ээ. Тэгээ бас аав ээжээсээ амар зөвшөөрөлтэй асууж байгаа. Амар зөвшөөрлөө асуух юм уу? Тий. За. Тэгээ зөвшөөрөхөөр амар айжхан. Амар айжхан ажиллах хэрэгтэй юм тий. Тий. Хурдан ажиллавал яах юм? Гараж үсээр бүр ядгаа болоод байж. Гараж үсээр. Яа. Яасан бэ? Юм болоо. Чи нөгөө төрсөн өдрийн малгай шиг хийнэ гэсэн чи яасан бэ? Буруу болцсон уу? Зөв шүү дээ. Чи эндээ цавгаа төрчихсөн юм уу? Энэ талаас нь ингээд дугуулад. Би сайн ингээд байсан юм багш. Ингээд наачих шүү дээ. Чи дотор талнаас цаваа төрчихсөн юм шүү дээ. Тэгэхээр чиний гаранд налчих. За одоо нүүх аав тэр. Энд дээрээ. Хуйлаа одоо энийг ингээд дутуу наацсан шүү дээ. Энийг далтлаад ингээд наачих. Ваа. Зэ болж гин үү? Болж байна. За. Ингээд ортон болж штэ тий. Нагайч. За эднэрийг түр авчи. Хоёул хамгийн сүүлд тогтоон заяа. Түрийн дээр тавьчих. Одоо цонхоо хийн штэ. Чи ямар өнгийн цонх хий? Асал шар өнгийн цонх хийчих үү? Шар өнгийн цонх хий. За чи харин одоо эднэр дээрээ цонхоо наачдах уу? Багш нь хайжлаад үе тий. Цонхнуудаа хаана нь ямар байрлалтай хайжлах юм? За чи тэгээд ямар байрлалтай наах юм? Энийгээ ингээд ингэчих үү? Зурна штэ. Чи надад палмастраар зурчих заяа. За. Палмастер хаана гэлээ? Одоо чи дээр цав хэрэггүй. Палмастер чи энэ хэсгийн доор орсон шүү дээ. За. Яаж ихэд орсон? Дээрээс нь эсгийг л тавьсан байхгүй юу та? Чи ингээд гой шин юм хийж сурлаа штэ. Тий. Цонхныхоо юуг чи ямар өнгөөр зурах гэж байна? Чиний л яа. Чиний л яагаангүй. Наа чи шар эсгэн дээр гарах нь. Гарч ийн. За өнөөдөр хуйлаа ордын ичлээ. Дараа хуйлаа юу ийх вэ? Дараа цэцэг хий. Цэцэг ээ. Ямар цэцэг? Цэцэг чи одоо их олон төрөл шүү дээ. Янз бүрийн цэцэгнүүд байгаа шүү дээ. Би хоёр хүүхэдтэй нэг хүүхэд цэцэг хийсэн болохоор эмүүжин цэцэг хийсэн болохоор өөр юм. Гүн чин. Эмүүжин. Тий. За. Билээ тэгвэл дараа гоё гүнж хий те. Тий. Тэгээд үзэгч хүүхдүүд маань бас гоё таалагдах бах те. Тий. Бөтэн гам авлаа шүү. За. Одоо цонгоо зурсан бол хуульж аваад яах вэ? Хаанаахаа бодож байгаа л наа. Тэг хаанаахаа бодож байгаа л наа. Бодохгүй наавал яах юм бол? Амар муухай хийс цонголч. Амар муухай цонголч юм уу? Дэлгэр цонгол. Тэгэхээр ерөөсөө юм хийхдээ яах нь вэ? Дандаа л амар зөөлх юм аа. Гүй дандаа бодож шинаа штэ. Бодож шинаа. Сүнжээ. Чи гэхдээ юм ярихдаа амар гэдэг үг битгий ашиглаарай заа юу. Маш гэж ярьчих. Маш үнэхээр гэж. Амар гоё биш. Үнэхээр гоё. За. Амар бодоод биш. Сайн бодоод. Ойлгосноо? Амар гэдэг чинь нөгөө аимшигтай гэсэн тийм муухай утгатай үг байхгүй юу? Тэгэхээр чи үнэхээр гоё, маш сайн гэж ярих нь ойлгосноо? Ойлгосон. За одоо хуйлынгийнх нь ордно бараг боллоо доо тий. За ингээд тавиад нөгөө дээдлийнх нь юм хийгээд хоёр ягаана хоёр талд нь тавьчих юм уу? Тий. За ингээд юу лээ? Энд чи юу лээ? Гүнжи ормол. Гүнжи
Ордон. Ормол гэж юу вэ? Орон. Гүнжи орон гэдэг юм уу чи? Тий. Гүнжи ордон гэж хэлнэ шүү дээ. За энийг ингээд гоё. Углаад. За өнөөдөр Сүнжээ бит хоёр ингээд нойлын цаасны гол ашиглаад ийм хөөрхөн гүнжи ордон хийлээ тий. За хоёулаа чи октод болохоор гүнжи ордон хийсэн шүү дээ. Тий. Хэрвээ хүүгүүд хийхээр бол яах юм? Уралдааны маш их юм. Үгүй хэрвээ хүүгүүд нойлын цаасны гол ашиглаад ордон хийхээр бол гүнжи ордон биш юуны ордон хийх юм? Хүүгүүдийн хааны ордон. Хүүгүүдийн хааны ордон хийж болох нь шүү дээ. Хаан хүүгийн ордон, хааны ордон гэд хийх нь шүү дээ, тийм ээ? За ингээ хөрхөн болчихлоо шүү. За чи тэгтээ авч ороод тоглох юм уу, хадгалах юм уу, өөрөөр мэдчихтэй. Тоглоё юу? Тий. За юм хөрх. За болсон уу? За. Хэтрүүлгээ дуусах уу? Дуусгах. Дуусгая. За баярлалаа. Хамтран ажилласанд баярлалаа. Зүгээр. Ордон. Дараа уулзахаа. Дараа маш их уулзаадгүй ором ийм гүнжи ордон хийл. Гоё тухтай ээжи бүгдээрээ баяртай. Найзуудаа би танарт цөөвөр чоны гэр бүл гэсэн нэгэн сургамжит бүлгэрээ ярьж сонирхуулъя. Нэгэн хүүтэн шин цөөвөр чоны гэр бүл даарч хурж явдал замд нь аслангийн үүр тааралдаж гин. Аслангийн үүрд ортол цөөвөр чоны хамгийн бага бэлтэрэг нь ийм ямар гоё агуу вэ? Тийм ээ аваа. Гэтэл аав нь өнгөрч өнөөдрөөс эхлээд энэ агуйд бид нар амьдрах болно. Гэт хэлчихв. Энийг сонссон ихнэр нь гайхаж "Хүүе болох юм уу? Болох юм уу? Аслаг мэдээд уурлуул яана. Хүүе болох юм уу?" Гэхэд нөхөр нь зүгээр би нэг арга ботсон байгаа гэж хэлв. Энийг мэдсэн муу залт үнэг маргааш нь араатныхаа аслан дээр очиж дуулахжээ. Үнэг "Хүүе араатныхаа аслан минь ээ. За цааш нь бүр sweet mad. Өчигдөр нөгөө цөөвөр чоны гэр бүл чинь танаа агууд хонсон сурагтай. За тэр бэлтрэгнүүдийнх нь заваан дүрсгүйг нь яа. За танаа агууд чинь одоо авах юмгүй болсон да. Одоо яа? Гэхэд аслаа. За. Энэ чинь төлөө юу sweet mad болоод байгаа. Өчигдрийн хүүтэн борооноор даарч хүрсэн амьдад орж дулаацсан юм байгаа биз. Алуу яв. Тэгэхэд үнэг Үгүй одоо хүртэл яваг байгаа штэ. Аслаа. За үнгээ чи ихээр тол зөгөөд байгаа шүү. Цаашаа яв. Гэд үнгийг явуулжээ. Энийг мэдсэн бүхий их бэлдууч амьтад аслан дээр очиж дуулгав. Аслан сүглдээ итгэхээ байж өөрийн биеэр очихоор шиджээ. Очоод үзтэл нэр агууд нь бийжэн гин шүү. Аслан өөрийгөө эснийг мэдэгдүүлэхэд гэж архирахад ихнэр нь "Цаа чи нэрсэн байна. Одоо яах юм бэ? Нэг арга бод. Ямар тэнэг юм бэ? Чи хурд нэг арга боддоо." Гэтэл нөхөр нь сандарч "Үгүй би нэг арга бодсон байгаа." Гэт чихэнд нь хідүүг шивжээ. Ихнэр нь ч нөхрийнхөө хэлсэн ясаар хідэн бэлтгэгнүүдээ зодож гарлаа шүү. Цангуулаач. Чангуулаач. Гэхэд нөхөр нь "Хөөе,
бэлтрэгнүүд яагаад уйлаад байна? Гихтэн эхлэн. Гүй эднэр чинь өчигдрийн арслангийн мах идэггүй. Заавал шинэ арслангийн мах идэн гэдэг штэ. Амаа ангаа. Одоо зайлснаа харуул. Одоо залхиг наацгач. Энийг сонсон аслан ихэд айж. Гүй эднэр чинь арай арслангийн мах иддэг болсон юм шүү дээ. Гэт зүгтэг гэтэл цөөвөр чоны хамгийн баг ихтэрг нь тий чинь арслангийн мах байна. Бүгдээрээ дайраад бүслээ. Гэт арслангийн хоёрлоос зуураад ав. Арслан хөө цааш тавиач. Гэт хар ичээрээ зүгтэн одоо энэ цагаас хойш цөөвөр чонын гэр бүл арслангийн агууд амьдрах болсон юм гэдэг.